Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол. Та бурхантай ойр дотн харилцаатай болоход суралцах хүртэл таны итгэлийн амьдралчин хязээж баяр хөөргийг амсаж чадахгүй. Би энийг зүгээр л нэг сануулчихъя. Та хүссэн хэмжээгээр л бурхантай ойр дотн үйж болно. Тэр нөхцөл байдал нь та энд хэр их цагийг зарцуулмаар байгаагаас ч хамаарах болно. За өнөөдөр би бурханлаг өдөрдамж эсвэл бурхны дуу хоолойг сонсох талаар ярих болно. Би бурхан надад хэлсэн. Бурхан хэлэхдээ гих мэдчлээ ярихгүйгээр миний бурхантай харилцах нөхөрлийн талаар ярих боломжгүй юм. Тэр нь би цаг үргэлж чангаар ярих тэрний дуу хоолойг сонсож байдаг гэсэн үг биш боловч бидний дотор ариун сүнс орших болно гэдэг нь шинэ гэрээнд өгсөн амлалт байдаг. Есүс би явхан та нарт ашигтай. Би та нартай хамт байсан. Эннээс хойш би та нартай ариун сүнсээр хамт байх болно хэмээн хэлсэн байдаг. Иохан 16-д би тэрнийг та нарт өгч байна. Тэгснээр та нар тэрнтэй ойр дотн нөхөрлөх боломжтой болно гэж хэлдэг. Та итгэдэг вэ, үгүйч вэ хамаагүй бид бурхантай харилцаа ярилцаж байдаг, нөхөрлөлтөй байх ёстой билээ. Гэвч тэр нь та хин нэгэнтэй хамт аяг кофе ууж ярилцдаг шигэ бурхантай яг тэгж ярилцах болно гэсэн үг биш юм. Тийм учраас л бурхныг хэрхэн ярьдаг талаар та суралцах ёстой бөгөөд тэрээр бидний бүтэн сайнны өглөө сүм рүүгээ явж хүрдэг 45 минутын тэрэл цаг хугацааг маань сонирхож байдгүй гэдгийг та ойлгох хэрэгтэй. Тэр бидний бүхэл амьдрал, өдөр бүрийг болон бүх зүйлийг маань хүсэн сонирхож байдаг. Амьдралынхаа болж бүтэхгүй байгаа хэсэг болон тэр зүйлдээ бурхныг уйр хэмээн би таныг 2 дахин уриалж байна. Зөвшөөрч байгаа нэгэн байна уу? Би тантай ярилцаж болно. Бурхан минь, та миний амьдралд оролцохыг хүсэж байгаа тэр зүйл дээрээ ирээч гэж би таныг уйрж байна. Таны өмнө хаалттай байлгаад байсан тэдгээр хаалгуудыг цөм цөхөн орж ирээч. Миний бодол, санхүү, найз нөхөд, цагаа өнгөрөөдөг зүйлд маань болон миний хэрхэн хувцалдаг байдалд маань таныг чөлөөтэй орж ирэхийг би зөвшөөрч байна. Засан залруулагдах ёстой бүх зүйлсийг маань та засан залруулаач гэж хүсэж байна. Тэгснээр би улам бүр тань шиг болох болно. Ингэх нэгэн байна уу? Би та бүхэнд нэг зүйлийг хэлэх, үннийг хэлэхэд би энд итгэдэг. Та нар иймэрхүү номлыг сонсох үед тэр нь та нарын сүнсийг баярлуулдаг гэдэгт би итгэдэг ба тэгж байгааг бараг л харж чаддаг. Хэдийгээр сүнс нь таны биеийн нэг хэсэг боловч магадгүй таны махан бие тэрнийг харахыг хүсдэггүй. Эсвэл юу болох болов гэдгээс хайж байгаа юм шиг харагддаг. Тэр бол зөв гэдгийг сүнсээрээ та мэддэг бөгөөд баярладаг. Учир нь бид цаг үргэлж улам илүү, бүр илүү тэрнтэй адил болж өсөхийн тулд Христ мэт байхын төлөө төрсөн байдаг. Гайхамшигтай. Энэ номлол надад таалагдж байна. Хэрв та бурхныг сонсохыг хүсдэг бол таны хийх хэрэгтэй хамгийн эхний зүйл бол бурхныг сонсох болно гэдэгтээ итгээрэй. Та магадгүй энийг яг энд мэдрэхгүй байж болно. Гэхдээ та энэхүү номлолыг зурагтаар үзэж байгаа бөгөөд үдсээр ирсэн бол бурхныг сонсох гэдэг нь таны хувьд чин зүйл байж магадгүй. Маш олон жилийн турш би сүмд явдаг байсан хэдиж бурхныг сонсох гэдэг талаар огт сонсож байгаагүй. Эсвэл сонсдог байсан хэдиж би юуг сонсож байгаа гэдгийг мэддэггүй байсан. Үүнийг хэлэхэд хүмүүс бурхныг сонсно гэдэг нь бараг л тэдний хувьд аюултай зүйл мэтээр хүлээж авдаг байсан. Нэг эмэгтэй хэрвээ бид өөрсдийн залбирлаар дамжуулан бурхантай ярьдаг юм бол бурхан бидэнтэй эргүүлээд ярих нь яагаад биднийг мэдрэл муутай болгох ёстой гэж хэлж байлээ. Та эргэн тойрондоо байгаа хүмүүстэй бурхан тантай ярьдаг гэж хэлэх юм бол тэд таныг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт аваачих байх. Гэвч би тэрнийг ойлгодгүй юм. Яагад гэвэл Библи тэр чигээрээ бурхан хэлсэн гэж байдаг биш үү? Тэр Мосе, Йосеф, Авраам, Исаак, Яаковтай ярьсан биз дээ. Та тийм л дээ. Гэхдээ дахин амьдлтын дараа одоо альва зүйлс өөр болсон биш үү гэж хэлэх байх. За тэгвэл тэр дахин амьсныхаа дараа сүүлд нь Паул гэж нэрлэгддэг болсон Саултай ярьж тэрний замыг шулуутгасан байдаг. Та Үйлс номд гарч байгаа хүмүүстэй бурхан янз бүрийн арга замаар ярилцаж байсныг уншилгүйгээр тэрхүү номыг уншиж чадахгүй юм. Би та нарт нэгэн зүйлийг хэлье. Та бурханыг хэрхэн сонсож тэрний дуу хоолойгоор дамжин хөтлөгдөж суралцах хүртэл
таны итгэлийн амьдралчин хизээж баяртай байж чадахгүй юмаа гэдгийг би та бүхэнд хэлье. Би энийг дахин давтан хэлье. Та Бурхантай илүү ойр дотн харилцаатай байхыг суралцах хүртлээр таны итгэлийн амьдралчин хизээж баяр хөөртэй байж чадахгүй бөгөөд би энийг та нар зүгээр сануулмаар байна. Та хүснээр л Бурхантай ойр дотн байж болно. Гэхдээ тэрнтэй хамт хэрэг цагийг зарцуулахаас л тэр бүхэн чинь хамаарна. Цаг хугацаа. Та хэн нэгэнтэй хамт цагийг өнгөрүүлэхгүйгээр тэрнтэй дотн харилцаатай байна гэдэг боломжгүй. Хүүхдүүд, гэр бүлийн хүн болон найз нөхөдтэйгөө ч гэсэн дотн харилцаатай байж чадахгүй. Найз нөхөрлөл гэдэг нь бие биенийхээ амьдралд оролцож зарцуулсан цаг хугацаан дээр тулгуурладаг үлээ. Тэгэхээр нэг уулзалтанд Бурхан надад ингэж хэлсэн юм. Бурхан ингэж хэлэх шиг санагдсан хэмээн намайг ярьж байх зуур миний хойно сууж байсан нэг удирдагч эрэгтэй хүн босч ирээд ерөнхийдөө бол намайг засан залруулсан бөгөөд тэр явдал үнэхээр инээдтэй байж билээ. Гэвч тэр явдал намайг үнэхээр баярлуулсан юм. Ягд гэвэл тэдгэр хүмүүсийн хүрээнд арай илүү хүндлэгддэг, тэдэнд арай илүү хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн эрэгтэй миний дараагийн номлогч байсан бөгөөд тэрээр Бурхны шивнэ гэсэн нэртэй номлолыг заасан бөгөөд тэр нь хүн бүр таалагдсан. Тэр нь яг л адилхан зүйл юм. Би сайн мэдэхгүй маа. Хэрвээ Бурхан танд ямар нэгэн зүйлийг хэлж харуулж тэр таны зүрх сэтгэлд ямар нэгэн зүйлийг өгсөн хэмээн та ярих нь ягаад хүмүүсийн нервийг хөдөлгөөд байдгийг би ойлгохгүй юм. Миний бодлоор хэрвээ та тийм зүйлийг ойлгохгүй хүмүүсийн дунд байгавал тэрнийг арай өөр арга замаар ярьж болох юм а гэж би боддог. Би үргэлжил Бурхан надад ингэж тэгэж тэрнийг энийг хэлсэн мэтээр ярихгүй байх байсан. Би дараах маягаар ярьж байхаар суралцсан гэхүүд Бурхан миний зүрх сэтгэлд энийг оруулсан гэдэгт би итгэдэг гэх мэтчил. Ойлгож байна уу? Эсвэл Бурхан намайг ийш нь чиглүүлээд явах шиг надад санагдаж байна гэж ярихад суралцсан. Ягд гэвэл хүмүүсийн ойлгодгүй супер сүнслэг хэлээр ярих нь тэднийг танаас холдуулж таныг тэдэнд галзуу нэгэн гэсэн сэтгэлдлийг төрүүлж байдаг. Би Бурханыг сонсдог гэж хүн болгон л хэлдэг. Та Бурханыг сонсох болно гэдэгтээ итгэх хүртлээр тэрнийг хизээд сонсож чадахгүй. Тиймээс та Бурханыг сонсож чадахгүй байгаадаа би айж байна. Эсвэл Бурхан надтай ярьдаг гэж би бодохгүй байна гэж хэлэхэд зогсоох хэрэгтэй. Бурхан тантай ярьдаг. Тэрнийг ярьж байна гэдгийг та магадгүй ухаараагүй л байгаа. Гэвч тэр тантай ярьдаг. Яг одоо Бурхан тантай ярьж байна гэж би итгэж байна. Хэрвээ Бурхан надаар дамжуулан та нартай ярьж байгаа юм биш юм бол миний энд байхын хэрэг ч юу вэ? Та нар мэдээж намайг биш Бурханыг сонсох хэрэгтэй. Тиймээс та сүмд очих болгондоо Бурхан өнөөдөр надтай ярьж ямар нэгэн зүйлийг хэлэх болно. Тиймээс би тэрнийг хажуугаараа өнгөрөөлгүй. Тэрнийг хэлж байгаа юуг ч гэсэн би хийх болно гэсэн тийм хандлагатайгаар очих хэрэгтэй юм. Тийм хандлага нь альва зүйлийг өөрчилдөг. Итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгийг номлохоос ирдэг. Бурхныг болон түүний үгийг мэдэх гэж би дурлснаас болж надад хандан зарим нэг зүйлсийг Бурхан ярьж байгааг нь мэдэрч эхлэх үедээ би үнэхээр баярлдаг байж билээ. Ягд гэвэл тэр нь миний хувьд шин зүйл байсан юм. Тэдгээр ихэнх нь энгийн өдөр тутмын болон өдөр бүрийн амьдралтай минь холбоотой зүйлс байсан гэж би хэлж болно. Яг үннийг хэлэхэд Бурхан миний зүрх сэтгэлд хүрсэн тэр өдрийг би санаж байна. 5 дахь өдөр орой жонгоо би баавланг тоглосон ба үндэ би хожигдож байсан юм. Эзэн надад чи яагаад надаас тусламж асуухгүй байна вэ гэж хэлэх шиг санагдаж байлаа. Баавланг тоглохын тулд Бурханаас тусламж гуйдгүй гэж би боддог байсан. Иймэрхүү зүйлсийг Бурханд хэлэх шаардлагагүй. Тэр бол Бурхан болохоор зөвхөн хамгийн чухал зүйлүүдээ л Бурханы өмнө авчрах ёстой биз дээ. Гэвч тэр нь бидний хамгийн гол асуудал байдаг. Бидний оролцдог бүхэл зүйл тэр оролцохыг хүсч байдаг. Бүх зүйл. Энэхүү харилцаа нөхөрлөл нь яг л ийм байх ёстой бөгөөд та Бурханаас юу ч нууж чадахгүй. Ямар нэгэн зүйлийг хийхээс ч өмнө
Бурхан тэр бүх зүйлийг аль хэдийн мэдэж байдаг. Бэрхшээл тулгарч байгаа ямар ч зүйл байсан хамаагүй та тэрний тусламжийг асуух хэрэгтэй юм. Дэлгүүрт ажилладаг байсан нэг эмэгтэйтэй би уулзаж байсан бөгөөд тэрээр итгэгч нэгэн байсан тул тэдний ажилчид хэрхэн цалинждаг талаар би тэрнээс сонирхон асуусан юм. Тэрээр та нар зарсан бараанаас үл шалтгаалan тогтмол цалин авдаггүй эсвэл эд бараг зарсан хэмжээгээр цалинждаг уу? Та нар ер нь яаж цалинждаг вэ хэмээн намайг асуухад тэр эмэгтэй бид цалин авдаг гэхдээ тодорхой хэмжээний бараг заавал зарах ёстой. Хэрвээ би тэр хэмжээндээ хүрэхгүй бол ажлаасаа халагдах болно гэд сүүлийн үед миний ажил нэг хөлөгтэй явахгүй байгаа гэж нэмж хэлсэн. Бурхан танд тусламж үзүүлж олон үйлчлүүлэгчдийг тань руу явуулах болтугай гэж та яагаад залбирахгүй байна вэ гэхэд тэрээр ийм зүйлд минь туслаач хэмээн Бурханаас гуйх нь зөв гэж юу гэж тэр хариулсан юм. Тэр эмэгтэй 27 жилийн турш итгэсэн хэдийч Бурхан тэрэнд тусалж олон үйлчлүүлэгчдийг явуулаасаа гэж залбирэн гуйж болдог гэдгийг огтхон ч мэддэггүй. Ингэснээр та хүний ямар нэгэн зүйлийн булаа авахыг оролдож байгаа зүйл огт биш юм. Өөр хүмүүс яг энтэй адилхан залбирлыг залбирч ээж болно. Гэвч хэрвээ тэд залбирахыг мэддэггүй бол тэр нь таач бас өөртөө юу ч хүлээн авахгүй байх ёстой гэсэн үг биш юм. Бурханы дэмжлэгийг та гуйн залбирч ихэл тэгээд юу болох юм хаа? Би энэ нь дуртай. Би Бурханы дэмжлэгт итгэдэг бөгөөд зарим нэг хөгжилтэй хамгийн гайхалтай зүйлсийг би харсан. Тэр нь яг л нэг Бурханы бяцхан нүд ирмэлт мэт байдаг. Та нар асуудаггүй учраас та нарт байдгүй. Та нар гуйж ихэл. Хэрвээ би ямар нэгэн буруу зүйлийг гуйвал яах вэ? Тэгвэл та тухайн зүйлийг хүлээн авахгүй. Тэгээд би Бурханд хандан тэгвэл эзэн та миний тоглож байгаа боулингд туслаач гэж залбирангуут юу болсон гэж санана. Би хамгийн дээд оноонуудыг авч эхэлсэн бөгөөд тэр нь яг л хөөх гэмээр байсныг мэдв. Тэр үед би Бурханыг сонсож байгаадаа үнэхээр их баярлж байснаа санаж байна. Заримдаа би өө Бурхан минь би таныг сонсмоор танаас ирэх үг надад хэрэгтэй байна Бурхан минь хэмээхэд тэрний дараа бид хэрхэн үлддгийг та нар мэдэж байгаа шүү дээ. Тэгээд би Библи рүүгээ шумбаа ордог байсан бөгөөд тэгэнгүүтээ би дээврүүгүн очдог. Чи энд бараг л итгэхгүй ах би Бурханаас энэ талаар асуусан чи тэр надад ийм хариултыг өгсөн. Чи бол гин нүгэлтэн гаа гамшиг чам дээр ирэх болно гэх мэт ишлэлийг унших хүртэл чин тэр явдал таныг үнэхээр баярлуулж байдаг. Та ямар нэгэн зүйлийг хүлээн авах гэж 12 удаа оролцсон бол та арай л хэтэрхий туйлширсан байдалд орсон гэж би хэлэх гэсэн юм. Миний хэлж байгаа үнэн биш гэж юу? Үнэхээр хүсэж байгаа зүйлээ хүлээн авахын тулд 12 удаа оролдлого хий. Яагаад тэгдэг вэ? Та Христэд дөнгөж итгэсэн. Бурхан танд өөрийгөө харуулахын тулд зарим нэг итгэмээргүй зүйлсийг хийдэг. Би өчигдөр орой хэлсэн зүйлээ өнөөдөр ч давтан нэг хэлье. Та Бурхантай удаан хугацаанд алхах тусам тиймэрхүү зүйлийг хүлээн авах нь улам бүр багасдаг. Яагаад гэдгийг та нар мэдэх үү? Яагаад гэвэл Бурхан биднийг сүнсээр өсөж, төлөвшөлт хүргэж түүний зүрх сэтгэлийг мэдэж авахын тулд сонсоосоо хэмээн хүсэж байдаг бөгөөд түүнийг бид улам бүр мэдэх тусам тэр бидний хийх ёстой болон хийх ёсгүй бүх зүйлийг мань бидэнд хэлж байхын тулд биш юм. Тийм ч учраас Илч Паул тэрнийг мэдэж авах нь миний чин зориг үлээ гэж хэлсэн нь бид гайхаад байх явдалгүй лээ. Тэрнийг болон Бурханы зан чанарыг ойлгон авч тэрнээс бид юу хүлээн найдах вэ гэдгээ мэдэн авч тэр бидэнтэй хэрхэн ярьдаг, мөн тэр биднийг хэрхэн хөтөлж дагуулдаг талаар суралцаж авахын тулд тэр зүйл нь бид бүхний нэг зориг байх ёстой юм. Тиймээс би ийм зүйлийг хэрэглэхэ байсан цагаа зүгээр л дэмий үрмээргүй байдагтай холбоотой байдаг. Иремья 33:3-д намайг дууд би чамд хариулж чиний мэдэхгүй агуу хүчит зүйлсийг би чамд ярина. Хязгаарлагдмал болон нууцлаг зүйлүүдийг би чамд ярина хэмэв. Библиэд тэр чигээрээ Бурхан янз бүрийн хүмүүстэй ярьсан байдаг гэж би хэлсэн. Тэр иймэрхүү зүйлийг хийдгүү гэж хэлэх нь надад огт ойлгомжгүй санагддаг. Тийм ээ. Бурханы нэгэн агуу хүнээс үнийг хэлэхэд тэр хүн бол Даллас Виллард байсан бөгөөд тэрнээс та Бурханыг сонсоход хэрхэн суралцсан бэ хэмээн асуухад тэр маш олон алдаануудыг гаргаж байж хэмээн хариулсан байдаг. Тиймээс гол асуудал нь юм байдаг. Бурханыг сонсох гэдэг нь суралцах үйл явц юм. Хэрв та миний яг одоо ярьж байгаа эзэнтэй харилцах гэдгийг суралцахыг хүсэж байгаа юм бол нэгдүгээрт үргэлж таны зөв биш байх болно гэдгийг та ухаарах ёстой.
Таны буруу байсан гэдгийг та мэдэх үедээ тухайн явдал чинь таныг хэрэг би энэ чигээрээ яваад байвал өөрийгөө зөвхөн төвөгтэй байдалд оруулах юм байна гэж бодох байдал битгий хүргэг. Та бурхантай хамтарч ажиллах, түүнийг улам бүр таних тусмаа зөв зүйлийг сонсож байна гэж бодвол тэрнийг улмал илүү ялхан салгах чадвартай болох болно. Ялангуяа та бурхны үгийг улам их мэдэх тусам түүний үгийг сонсон мэдэрч байгаагаа илүү ихээр ялхан шүүх чадвартай болж ирдэг. Хэрв таны бодож байгаа чинь бурхны үгтэй санал нийлэхгүй бол та юу ч гэж бодож байсан хамаагүй тэр чинь бурхнаас ирээгүй гэсэн үг. Ойлгов уу? Бурхныг сонсох болно гэж та итгэхээсээ илүүгээр бурхан тантай ярих болно гэдэгт итэг. Та нараас цөөхөн чинь л энийг ойлгож байгаа бах. Гэхдээ тэрхүү ойлголт нь надад их тус болсон юм. Өөрчлөн би бурхныг сонсох гэж их хичээдэг байлаа. Тэгээд та нэг тийм өчүүдийн нэгэнд нь хүрэх үед өөрийнхөө толгойг бүр нэг эргүүлэх байдалд оруулдаг. Яг үнэндээ тэр мөч бол диавол таны толгойг эргүүлж хуурам эхлэх гэж оролдох тэрхүү боломжийг бий болгож байдаг. Тиймээс эзэн миний зүрх сэтгэлд намайг сонсно гэж чи өөртөө итгэхийн оронд намайг чамтай ярих болно гэдэгт надад итгэх хэмээн хэлсэн юм. Ягд гэвэл бурхан хэлэхдээ тэр тантай ярьж байна гэдгийг янз бүрийн арга замуудаар дамжуулан тань заавал мэдрүүлж байдаг. Та нарын зарим чи яг одоо нуруундаа өөрч байгаа өчнөө дарамтчилтаа авч хайж болох бөгөөд би өөрөө бурхныг сонсох гэж хичээхийн оронд хэрэг би тэрнээс ямар нэгэн зүйлийг мэдэх хэрэгтэй байгаа бол та өдөр бүр яг зөв цагт яг зөв арга замаар надтай ярьж таны надад хэлж байгаа зүйлд намайг эргэлзэхгүй байхад минь та туслах болно гэдгийг би танаас гуйж танд найдаж байна. Мөн танд талархаж байна гэж хэлээрэй. Бурхан надтай ийм арга замаар ярих байхаа гэж битгий урьдчилан таамагл. Учир нь тэр таныг ангаатал гайхшруулах болон та нэг арга замыг ойлгож авлаа хэмээн бодох тэрл мөчт. Тэрээр арай өөр нэг арга замаар харуулах болно. Бурхны танд хэлж магадгүй ямар зүйлийг дуулууртай дагахын тулд зүрх сэтгэлээ бил. Хэрв та тэрний хэлж байгаа зүйлсийг сонгож сонсох юм бол та бурхныг сонсч чадахгүй. Тэр нь би энэ дургүй тийм учраас энэ бурхнаас ирээгүй гэдгийг хэлж байгаа юм. Би энэ дуртай. Тиймээс энэ бол бурхнаас ирсэн. Амен. Хэрв бурхан тантай ярихгүй байгавал тэрний танаар хийлгэхийг хүссэн хамгийн сүүлд хэлсэн зүйлийг та хийсэн үү гэдгээ өөрөөсөө асуух нь зөв юм. Яг одоо би өнгөрсөн он жилүүдэд суралцсан зүйлүүдээсээ та нарт зарим нэг зүйлсийг санал болгож байна. Өнөөдөр үдээс хойш бурхан хэрхэн ярьдаг болон бурхныг хэрхэн сонсдог талаар зарим нэгэн илүү тодорхой зүйлийг бид суралцах болно. Гэвч энэ бүх зүйл бүгдээрээ чухал юм. Жишээ нь таны амьдралд маш чухал зүйлийн талаар та бурхныг сонсох гэж хичээж байгаа боловч та хэнийгэн хүн дуурласан хэвээрээ л байна уу? Тийм байдалтайгаар та тэрнийг сонсож чадахгүй. Учир нь та дотоод сэтгэлээсээ сонсох хэрэгтэй. Хэрв таны зүрх сэтгэл чинь хорсол, дургуутсал, уурууцаар хэрүүл маргаан үл уучлалаар бүглэрсэн байгаа бол та бурхныг сонсож чадахгүй. Итгэгч хүмүүсийн хийх хэрэгтэй нэгэн зүйл бол цаг үргэлж хин нэгэнд уурлан бухимддаг байдлаа болгох хэрэгтэй. Тийм биш гэж үү? Хин нэгэнд уурладаг та хэн бэ? Амен. Би бүгдийг сонсоогүй боловч тэр чихэнд чимэгтэй л сонсогдлоо. Өнөө өглөө түрхэн зур би бурхан руу хандаж бурхан минь би хинт ч уурлаагүй зүрх сэтгэлд минь ямар ч бухимдал алга. Надад уучлаагүй нэг ч зүйл үлдээгүй гэж хэлэх явдал надад сайхан санагдаж үлээ. Бид нар өдөр бүрийг иймэрхүү байдлаар эхлүүлэх хэрэгтэй юм. Яагад гэвэл та бурхантай нөхөрлөхийг хүсдэг юм бол үнэндээ тийм зүйлсийг зүрх сэтгэлдээ хатгалж болохгүй. Та бүхэн намайг ойлгож байгаа гэж би итгэж байна. Тийм үү? Өнөөдөр энд байгаа хүмүүсийн ихэнх нь мөн энийг зурагтаар үзэж байгаа хүмүүсийн дотор ч гэсэн хэн нэгнийг уучлах хэрэгтэй байгаа бахаа гэж би таамаглаж байна. Магадгүй ийм хүмүүс нь би хинт ч уурлаагүй байна гэж хэлэх хүмүүсээс ч илүү их байгаа бах. Дахиад л чимээгүй байдал нөмөрлөө. Тэгэхээр миний амьдрал зориулсан бурхны хүслийг би яаж мэдэх вэ? Энэ бол чухал асуудал, тийм биш гэж үү? Бурхан надаар юу хийлгэхийг хүсэж байна вэ?
Тэрнийг мэдэж авах цорын ганц арга зам бол алхам хийнгээ альва зүйлийг хийж оролдох явдал юм. Таны амьдралд Бурхан юу хүсэж байна гэдгийг олж мэдэх нь амархан боловч хүмүүс энэний төлөө бухимдаж хөлсөө урсгаж байдаг. Тэд зүгээр л Бурханы агуу хүн болох Йохан Остийн эзэнтэй хамт байх гээд мөнхийн улс руу явчихсан. Нэг удаа мишнер хүн тэрэн дээр очиод би яагаад сайн мэдэхгүй юу хийхээ мэдэхгүй байна. Гэхдээ би Мексик, Энтэг, Африкийн аль нь явах ёстойгоо мэдэхгүй байна хэмээн тэрнээс асуусан байдаг. Тэр хүн юу хийх ёстойгоо мэдэхгүй байсан тул өөрийгөө гүнзгий эргэлзээнд оруулсан. Анд минь ямар нэгэн зүйлийг хийвгүй бол чи юу ч хийхгүй байсаар байх болно гэж Йохан хариулсан байдаг. Ихэнх тохиолдолд бид юу хийх ёстой вэ гэдэг талаараа бодсоор байгаад өөрсдийгөө эргэлзээнд оруулдаг. Тэгээд бид эргэлзэхээс өөр юу ч хийхгүй байсаар ерөнхийдөө бол юу ч хийдэг. Ямар ч тач таны үзэн яддаг дургу зүйлийг чинь хий гэж Бурхан танд хэлэхгүй. Магадгүй хийхийг тэгтлээ хэрмэлздэггүй зүйлийг хий гэж тэр танд хэлж болох боловч таны бэлэг авьяас чинь Бурханы хэлхийг хүсэж байгаа тухайн зүйлийг хийхэд төгс бүрлдсэн байдаг. Тэр өөрийн хүмүүсийг бүдэрч унгах байдалд оруулахыг хүсдэггүй. Бурхан намайг дуудаж байгааг мэдэх үедээ би шууд л дэлхийд даяарх хүмүүст хүрсэн тийм үйлчлэлтэй болно гэж бодоогүй байсан ба юу хийхээ сайн мэддэггүй байсан. Тиймээс би сүмд гардаг альвай боломжийг хүлээн авах байдлаар эхэлсэн юм. Нийлх хүүхдүүдэд үйлчлэхийн төлөө дуудагдаагүй гэдгээ би бараг л 2-7 хоногийн дотор мэдэж авч үлээ. Бид бүгдээрээ энийг мэднэ. Тэр бол миний дуудлага биш байлаа. Яг үннийг хэлэхэд би альва үйлчлэл туслахын төлөө дуудагдаагүй юм. Та нарыг надад туслахад чиглүүлэх бэлэг авьяас надад бий. Би хүмүүсийг уриалж өөрийнхөө үйлчлэл дуудаж альва зүйлд мань туслахад урамшуулж чаддаг. Гэхдээ хэрвээ та урд талын игнэнд сууж байхдаа ууж байгаа ямар нэгэн зүйлээ асгах юм бол би тийшээ гүйж очиод цэвэрлж өгөх тэр хүн биш байх болно. Гэвч магадгүй би тэр зүйлсээ. Би тийм зүйлийг хийж чадна гэж хэлж байх нэгэн байх болно. Та нарт нэгэн зүйлийг хэлье. Өөрийгөө таньж авах явдал буруу зүйл үгүй лээ. Та өөрийгөө мэдэж авч өөр хинэгний байр суурьнд өөрийгөө ойлгох гэж хичээхээ зогсоох хэрэгтэй. Та өөр хинэгэн болж чадахгүй. Та өөрөөр л байх хэрэгтэй. Бид бүгдээрээ өөр бэлэг авьяастай. Яагад гэвэл бид бүгдээрээ хэрэгтэй хүмүүс юм. Бид бүгдээрээ хамтдаа ажиллаж байх ёстой. Нэгэн биеийн олон эрхтнүүд үлээ. Харин бие биендээ атаархаж, дургуутсаж, өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдэж байж болохгүй. Та өөрийнхөө хийх ёстой зүйлээ олж мэдэн тэрнийгээ хийх хэрэгтэй юм. Би гудамжинд сайн мэдээ тараах гэж оролдож үзсэн. Яагад гэвэл манай зүм энийг илүүд үздэг байсан юм. Тэгээд Дэв би болон хүүхдүүд маань хагас сайн өдрийн өглөө өвлийн хүүтэнд саянлуулсан гудамжинд сайн мэдээний танилцуулгыг тараадаг байсан. Хүмүүс биднийг харааж тухайн танилцуулгуудыг гараас минь шүүрч авдаг байв. Та нар юу гэдгийг мэдгүй тэр надад таалагддаггүй байсан юм. Диаволын мэдрүүлэхийг хүсэж байгаа тэр бүх зүйлийг даван туулж гарах хэрэгтэй болдог байв. Чи бол зүгээр л нэг эдгээр хүмүүст хамт очихгүй үгүй юу гэдг нь чамд үнэхээр хамаагүй юм. Чи ичгүүртэй байдалд орохдоо бэлэн биш, чи үнэхээр бэлэн биш. Чи хинэгэнтэй ярих хэрэгтэй. Та нар юу гэдгийг мэдгүй. Тэр нь надад өгөгдсөн бэлэг авьяас биш байсан юм. Цахилгаан шат руу хинэгэнтэй хамт ороод цахилгаан шатнаас гарахдаа тэр хүнийг аль хэдийн авралт хүргэчихсэн байдаг хүмүүстэй би өвчөрч байсан. Тэд тэрэндээ үнэхээр сайн байдаг. Хэдийгээр миний бэлэг авьяас биш ч гэсэн би хүмүүстэй сайн мэдээний талаар ярил тэр нь зүгээр л нэг тиймэрхүү байдаг. Та өөр хинэгэн шиг байх гэж оролдох хэрэггүй. Хэрв та өнөөдөр миний хэлж байгаад итгэх юм бол тэр нь танд нэг ёсны тайвширлыг авчрах болно. Би сайн мэдээг хуваалцах ёстой биш үү? Тийм ээ, та хуваалцан гэрчлэх ёстой. Гэхдээ хүн бүрийг Бурхан хүн бүрийг өөрөөр арга замуудаар дамжуулан ашигладаг. Тийм л болохоор би хүмүүс хандаж цаг үргэлж сайн мэдээний гэрч болон амьдрал. Зөвхөн хэрэгтэй цагтаа л өөрийн үгсийг ашиглаа хэмээн байнга хэлдэг үлээ. Өөрөөр хэлбэл Христийн хайрыг бусдад харуул. Тэгвэл таны амьдрал Бурхан юу хийхийг хүсэж байгааг тэд эсэргүүцэж чадахгүй болно. Бурхан таны амьдралын өдөр бүрийг чинь хөтлөн чиглүүлэхийг хүсэж байдаг. Та Бурханыг сонсох болно гэдэгтээ итгэж эхлэх хэрэгтэй бөгөөд түүний танаар хийлгүүлэхийг хүсэж байгаа ямар ч зүйлийг хийхдээ та бэлэн байх хэрэгтэй хэмээн би та нарт санал болгож байна. Бурханыг хэрхэн сонсдог вэ гэдэгт бид бүгд суралцах ёстой бөгөөд түүнийг Библи судлал бас өөрсдийн туршлагаар дамжуулан суралцах болно.